За сайн байцгаана уу? Намайг жаргал сайхны гандлага гэдэг. Би Сүхбаатар аймгийн 1-р бүрэн төвд сургуулийн 11 ангийн сурагчаа. За би өнөөдөр та бүхэнд Сүхбаатар аймгийн угсаатны зөв музейд барилах хэд тутагны талаар мэдээлэл өгье. Энэ хэд тутаг маань 19-р зууны үед Даргангийн алдар тархан Сингтогоон уралсан хэд тутгаа. За энэ хэд тутагыг хүрэн модыг мөнгөөр бүр залтаадсан мөнгөн чимэгтэй ясан савхтай. За энэ хутганы хоорондох холбоосныг 4-өр сүлдсэн гинжээ осортой. Хойны дээд болон доод тал нь мөнгөн углуурган чимэгтэй. Хойны доод талын нэг талд нь луус үлжүүлсэн хээ угалзсан дунд түүний завсраар 12 жилиг урлан алтаадсан. Нөгөө талд нь 8 дахилгыг урлан алтаадсан байна. Энэ хутга нь Сүхбаатар аймгийн угсаатны зөв музейд хадгалагдаж байна. Одоогийн танилцуулах аяга маань бол Даргангийн алдар тархан Балдан осрын уралсан 20-р зууны дунд үеэр хийгдсэн аяга. За энэ аяга нь бол чаар үндсэн модон аягыг мөнгөөр бүрж аягны суурийн ханаар зүгийн матар гэх амьтдыг хийж чимсэн. Үйл угалзсан хээг давхарлан зогсон. Түүний хонхор хэсэгт хоёр лог өөдөөдөөс нь харуулсан байдалтай паалангаар хийсэн. Түүний толгойг алтан шармал бүрсэн. Аягны гол хэсэгт хангаар чувууг өнгө уусган пааланджээ. Энэ аяга маань Сүхбаатар аймгийн угсаатны зөв музейд хадгалагдаж байгаамаа. Сайн байцгаана уу? Би Сүхбаатар аймгийн Дарган сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 ангийн сурагч Сэргэлэнгийн Сарангой байна. За би Сүхбаатар аймгийн музейд яг одоо ороод ирсэн байна. За Сүхбаатар аймгийн Дарган эмэгтэй дээлийг би та бүхэндээ одоо танилцуулах гэж байна. За Дарган хинрийн дээл нь болохоор 5 зүйлээс бүрддэг. За малгай, үсний гоёл, ууж, дээл, гутал гэсэн 5 зүйлээс бүрддэг байгаа. За малгай оройг нь болохоор сампин зангидж хийсэн байгаа. За тэгээд доошоноо энэ 32 хөх Монголыг бэлэгцэн. Тэнгүүдээ артл нь ийм задгай тэр нь болохоор мөхийн ялалтыг бэлэгцэн байгаа. Толгойн гоёл нь болохоор урталтаа нар сарыг бэлэгцэн байгаа. За энэ хоёр үснийх нь уут нь болохоор соёмбийг бэлэгдэж өгсөн байгаа. Энэ толгойн гоёл нь болохоор 120 шүрнээс бүтдэг. За эмэгтэй дээл нь бол хөр хорхойн цэвэр торгоор хийгдсэн дээл байгаа. За одоо би та нарт Даргангийн алдар тархнуудыг баруун гар талаас нь танилцуулъя. За эхний хүн бол Даргангийн алдар тархан Сингто гэж хүн байна. Дараагийн хүн нь Даргангийн алдар тархан Зундуй, дараагийн хүн нь Даргангийн алдар тархан Дондов, Даргангийн алдар тархан Балдан осор гэх хүмүүс байна. Энэ хүмүүсийн маань уралсан бүтээлүүд нь Сүхбаатар аймгийн угсаатны зөв музейд одоо болтол хадгалагдсаар байна. Мөн 16 дугаар зууны үед бүтээгдсэн үсгээр тайлагддаг онсон цойж, нүдний шил хавчаар гэх мэт эд зүйлс нь одоо болтол угсаатны зөв музейд хадгалагддаг. Та Дарган угсаатны онцлогийг харуулсан эдгээр болон бусад үзмэгтэй танилцахыг хүсвэл Сүхбаатар нутгаар зочлоорой.